Та нар энэ тоглоомыг мэддэг байх. Тэгээд би хамгийн хүчрхэг буу номсон. Тэгээд бумрангийг тооцох чинь. Тэгээд тий. Бомб шүрхгийн хоёрыг тооцоогүй. Энэ хоёрыг нэг нэгээр шиддэг гэж тооцож үзнэ. Тэгээд эхний раундаа үз. Хамгийн сүүлд үлдсэн нь ялна. За эхэлсэн. Яа, гэтээ бас л номсом яг ойртчгаар зөгтгөө юм аа. Гэтээ буу юм байж зөхөд даймаж өгөөд идэх юм амарсан уу? Санагддгийг. Тэгээд ер нь амар алалцж байна л. Гэтээ буу нь ялцлаа. За дараагийн бумранг. За бумранг гэдэг гой шаанда. Гой орондоо. Бумрангийг л гой орчин гэж бодоод байгаа юм да. За бумранг гой биш муухай орох юм байна. Бараг юу ч хийж чадахгүй. 3 сумыг нь яг гарч яхад нь хаач чадахгүй л гэсэн чинь шууд өглөө. За тэгээд дараагийн раунд л юм байна. За энэ бол нэлээд олон шинжилэлт авсан портал ган байна. За буцалгүй дугаар шууд толдуулъя. Гоё үдчихэд портал ган амар л та. Гэтэ портал ган ямар тий энэ сум юмыг ингээд порталд оруулчихаар амар гоё ингээд яа нөгөө өөрийнхөө талд оруулчихдаг гэсэн бол надад яамарсан. Гэтэ ингээд гарбуу хүртэл ингээд ялчиж байгаа юм чинь тэгэхээр дийлдэшгүй болчихно л доо. За дараагийн тулаанд бэлд. За би энийг эргүүлж үзсэн. Тэгээд яг буунд орох уу? Бусад юмд орох уу гэд. Би тэгж байгаа дараа нь өөр зэвсгүүдийн төрлөөр үзэн. Тэгээ энийг буунд оруулахаар боллоо. За тэгээ үзтүүлье. За энэ хоёр үзэж гин алалцж гин үлэн саймар гоё орж гараад порталган ялах юм болов ялахгүй болов порталган энэ ялцаа порталган. За тэгээд дараагийн тулаан тэгээд та нар ч дуртай байж магадгүй. Гэхдээ энэ бол миний хувьд үнэн суг зэвсэг. Ботуудтай үзэж байхдаа л ашиглавал сайн. Тийм болохоос шүнэн суг зэвсэг. За тэр яах вэ зүгээр эхлүүлье. За тэгээд үзэлтжил байна да. Тэгээд алалцаад л байгаа. Миний хувьд портал ялнаа. За портал миний хувьд бараг финалд үлднэ. Финалгүй бараг ялчих. Хэм шүү. За базуука. Банан зандаа оноод үнэн тавтай. Болцсон байдлаа. Ер нь амар хүчтэй болцсон. Тий. Одоо даймжилж байгааг нь хараа. Гэтэ би портал ганыг үнэн ялуулмаар байна.
Порталган угна. Энэ хоёр гацаад байна. Гацаад байна. За энэ тулааныг алдаа. Тэг алдаа гэж бодчихорой. За дахиж тулдуулж гээд тэгээд бас л энэ удаад гэхдээ портал ялчгаар байна. Гэхдээ базука бас хөгжилтэй зэвсгэлтэй банан гаргаж жок хийж байгаа юм шиг тий. Ер нь гоё онцгой зэвсэг байсан шүү дээ. Тэгээд ер нь миний бодлоор ялчнаа энэ. Тэгээд за тэгэхээр манай порталганд томоох өрсөлдөгч галаа. Aram Cannon. Энэ зүгээр гарнаасаа улаанаараа муухай гожогийн нөгөө ягаан шиг л муухай бууддгийн штэ. Сая улаанаараа буудсан чалж чадав. Гэтэ хаяа зүг очихороо бүр алж малаад бүр алдаг тий. Алж малаад алдаг гэж. Ерөөд яасаа утахгүй юм хэлчихв. Зууралтаж бууралтаад яагаад байгаа юм бэ? Хийж байгаа үйлэнд хүртэл ойлгохгүй амар тулж. Ёо Aram Cannon бүр яг ялах юм шиг санагдаад ирлээ. Тий. Ер нь амар юм шүү дээ. Одоо бүр юу Aram Cannon-ыг ялцсан. Одоо бид үлдсэн бүү байна уу? Crossbow цаашлаа далга. Идлүүс бомбоч авахгүй. Тэгэхээр одоо crossbow сүлийн найдвар. Энэ бол хамгийн шилдгийг нь тодорхойлох жинхэнэ тулаан. Та нар энэ бичлэгээ ачаад юу яаж хамгийн өчрөхөг болдгийг мэдэж болоод. За тэгээ порталгад ялж. Порталгад байж юм шалгаахыг заяа. Хүн залгаж байна. Үгүй. За сая хүн залгасан. Гэтэ эдэлчих байх уу. Тэгээд ганик чинь ялцсан. Тэгээд бүүмранг ялаагүй юм байна штэ. Тэгээд нэг бүүмрангтэй үзүүлсэн. За. Порталган хожигдохгүй хамгийн шилдэг болж чадах болов. Чадахгүй гэж бодчихвол суб дараа чадна гэж бодчихвол лайк дараарай. Тэгэж мэгээд. Гэтэ дөрвөн суб бас л арай шүү. Та нар ойлгохгүй байна. Та нар зөвхөн пороо анханасаа тий үзэгчтэй юм хадгалаад аваад төрүүлээд хийгээд чадсан хүмүүсийг л үздэг болохоос биш. Ерөөсөө намайг ойлгохгүй байгаа. Амар том үзүүлдэгчтэй болсон над чиг хүмүүс бол тий ер нь л ойлгоорой тий.